Ямар ч их хүн угаасаа хүүхдээ өвдгий гэж бол ерөөсөө боддоггүй байгаа шүү. Би өөрийнхөө биед бүр үнэхээр шокорч байгаа. Тэгээ эмэгтэй хүн бол зүгээр үнэхээр гайхалтай бүр ёо. Эмэгтэй хүнийг зүгээр шүтэн бишрээ. Хай бүгдээрээ сайн уу? Би сая охиноо унтуулчаад тэгээ яг унтчих хооронд нь жижигхэн яриа видео оруулчих гэж бодоод би яг өнөөдөр түрүүд 2 сар 7 хоног байгаа хгүй нийтдээ 67 хоног байгаа гэсэн. Энэ 67 хоногийн хугацаанд би ээж болоод надад юу мэдрэгдсэн талаараа би та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодсон. Энэ маань мэдээж хэрэгтэй хүмүүс ч байгаа, хэрэггүй хүмүүс ч байгаа. Зарим нэг хүмүүст нь хэрэгтэй мэдээлэл болоод очих болов уу гэж бодоод бичлэг хийгээд камера асаацсан сууж байна. Та бүхэн маань тоглон сууж таалан сойрхоорой. Би болохоор Солонгост жижиг тийм хувийн эмнэлэгт төрсөн. Сөүлд дэдэг хувийн эмнэлэгт төрсөн байгаа. Эмнэлэг болгон өөрийн гэсэн төлбөр нь харилцан адилгүй үйлчлэгээтэй байгаа. Даатгалтай хүмүүст нэг өөрөөр үйлчлэн, даатгалгүй хүмүүст бас нэг өөрөөр үйлчлэн. Эмнэлгийнх нь одоо дотоод журам төлбөрийн үнэ нь яг Солонгосын бүх эмнэлэг ижилхэн гэсэн үг бас биш. Одоо Монголд бол улсын эмнэлэг үнэгүй ч юм уу төрүүлдэг байхад хувийн эмнэлгийн тодорхой хэмжээний төлбөртэй төрүүлдэгтэй ямар ч ялгаа байхгүй. Солонгост ч гэсэн ингээд жижиг том эмнэлэг, ямар эмнэлэг хаана байршилтай гэдгээсээ шалтгаалаад төлбөрийн хувьд бас харилцан адилгүй байдаг байгаа. Ямар ч тач миний төрсөн эмнэлэг бол надад айгүй таалагдсан. Гэхдээ төлбөрийн хувьд бусад эмнэлгийг бодвол жоохон үнэтэй гэсэн. Хүмүүс бол яг бас нэг 200-300 мянган вон даатгал нь ороод нэг 500-600 мянган вон орчим ингээл төрчдөг л гэсэн л дээ, төрж болдог, төрж чаддаг гэл. Тэгээ гол нь өөрөөрөө төрж байгаа учраас хямд зардлаар санхүүндээ хэмнэлттэйгээр төрдөг энэ төр гэсэн хүмүүс бас зөндөө байдсан байлээ. Солонгост төрөхөд болохоор хамгийн эхлээд жирэмсэн боллоо гэх юм бол улсаас сая вон төлдөг. Энэ нь зөвхөн визтэй хүмүүст бас эрүүл мэндийн даатгал, улсын эрүүл мэндийн даатгалыг төлдөг хүмүүст л энэ сая воныг олгодог байгаа. Гэхдээ энэ сая воныг бэлэн мөнгөөр олохгүй, шууд картанд нь мөнгө хийж олохгүй. Тийм ваучерын тустай карт байдаг. Өөрийнхөө ашигладаг банкн дээр очиод тэр сая оныхон ваучерыг авмаар байна гэд тэмдэглээсээ жирэмсэн гэсэн бичгээ аваад тэрийгэ банкнд аваачаад өгөх юм бол таны дансанд чинь сая оны ваучер ордог байгаа. За миний үзүүлсэн эмнэлэгт болохоор энэ сая оны ваучер маань зөвхөн төрөх хүртлээр яваад дууссан. Яг төрхийнхөө өмнөх 7 хоног хүртлээр үзүүлэхэд надад 130 эдэн мянга л үлдсэн байсан. Тэгээ би үлдэгдэл 130 эдэн мянга төрөх эмнэлгийн зардал дээр зардлаас хасаад тэгээд миний ваучер маань дууссан. Эмнэлэгтээ би 2 өдөр 3 шөнө. 3 өдөр 3 шөнө болсон юм байна. Манай хуулиад байна уу? Би гэсэн дээр очиж чадчих. Эдийн гүнзэн ширчэн. Сайн уу гэж. Ахаа нэнэр сайн уу гэж. Би сайхан унтаад босоод ирлээ гэж. За би бичлээ. Дараа үргэлжлүүлээ. За би сая охиноо хуурайлчаад хүүхүүлчээд тэгээ жоохон тоглож байгаа дунтуулчаад тэгээ буцаа хүрээд ирлээ. Яа. Түрүү хаана явж байлаа? Дөнгөж эхлээл явж ирсэн жоохон сэрцэн тий. За 1 сая вон бол миний хувьд бол тэгээд дууссан. За тэгэнгүүтээ яг эмнэлэгт хэвтсэн 3 өдөр 3 шөнө хэвтээд гарсан миний төлбөр болохоор нийтдээ ингээд харах юм бол 4 сая 414 мянга 555 4 сая 414 мянга 555 гарсан байгаа байхгүй юу. Тэгтэл эндээсээ плюсцсан байгаа болохоор харагдахгүй байгаа юм байна. Би дээр нь бичлэгэн дээр ингээд зургаар оруулчихъя. Даатгал маань үйлчлээд би нийтдээ сая 32,800 төлөх ёстой байсан байгаа байхгүй юу. Тэгэнгუутаа сая 32,800-аас сая миний ваучрынхаа сая воноос үлдэгдэл мөнгө нэг 100 эдэн мянга байсан гэсэн шүү дээ. Тэр 146,300 байсан юм байна тэр маань. 146,300-аа ваучраасаа уншуулад яг бэлэн мөнгөөр яг өөрсдөөсөө бид хоёр болохоор 100% гаргасан мөнгө нь болохоор 886,500 мянган воныг би яг эмнэлэгт хэвтээд хүүхдээ төрүүлээд эмнэлэгт хэвтээд өөрийнхөө асаргааны бас мөнгөнд өгсөн юм байна. Энд маань гэхдээ бас хүүхэд төрөлтийн мөнгө маань орж байгаа, ор хоногийн мөнгө маань орж байгаа. Дээрэс нь би хярцангийн оёдолтой төрсөн. Угаасаа анхнаасаа би хярцангийн одоо
хярцангаа ингээд хайчилж болох хэсгийг ингээд зөвшөөрсөн гэсэн гэрээн дээр гарын үсэг зурсж орж исэн. Тэгэхдээ бас ингээд хярцанг өвдөгдгөө буцаад ингээд жоохон хөөрхөн мөрхөн болгодог тийм тариа байдаг. Тэгээ би тэр тариаг нь бас хийлгэнэ гээд тэр маань бас хөөрхөн үнэтэй 100,000 болов 50,000 ч үлээ тэр хавцаа үнэтэй байсан. А тэгээ би дунднаас өвчин намдаагч 2 тариа хийлгсэн. Яг төрөлтийнхөө үеэр шүү дээ. Тэр маань бас нэг тарихтаа л 100,000 ч үлээ. Тэгээ төрснийхөө дараа хийн бийд хэрэгтэй амин дэм эрдэс бодисыг бас туслаар тариулсан. Тэр нь бас 150,000 ч илүү. Тэгээд ингээд энэ мөнгнүүд маань бүгдээрээ нэмэгдээд бас би төмөр энтер тариулаа, витамины тарианууд бас тариулаа, төмөр витамин D өөр чи юу юу ч хийлгээд байлаа. Айгүй олон хэрэгтэй юм. Ямар ч тач надад зөндөө олон хэрэгтэй юм байсан. Тэгээд би тэднийгээ хийлгүүлээд нийлээд юм гэсэн үг шүү дээ. Зөвхөн бид хоёр өөрсдөөсөө гаргасан мөнгө маань 886,500 гаргасан байна. За энэн дээрээ нэмэгдээд охины маань эмнэлэгт хэвцсэн мөнгө бас тусдаа гарч ирд юм бэлээ. Солонгос дахь эмнэлэг. Тэгэнгүүт охины маань эмнэлэгт хэвцсэн мөнгө нь болохоор нийтдээ 463,576 вон байгаа байхгүй юу? Шинээр яраа хүүхэд төрөхөөр ээж нь хэрвээ даатгалтай бол ээжийнхээ даатгалтаа 30 хоног явдаг байгаа. Тэгэнгүүт миний даатгал байсан учраас миний даатгалаасаа хөнгөлөгдөөд 63,600 яг өөрсдөө төлөх байсан байгаа байхгүй юу? Тэгээ энэ 63,600-аас өөрсдөө төлөх ёстой байсан чинь эндээсээ 60,000-ыг энэ хоёр охиноо дөнгөж төрөнгүүт нь төлцсөн. Яагаад төлцсөн бэ гэхээр бид хоёр нэг шинжилгээ өгөх гээд тэгээ 60,000-ыг нь төлцсөн байж таарад яг энийг төлөхтэй болохоор 60,000 нь өртчилж төлөгдсөн байсан учраас 3,600-аа л нэмж төлж гарч ирсэн. Миний баримт. Энэ болохоор юуны баримт юм болоо? За яж харагдах юм. Энэ болохоор миний нөгөө вакцин тариулсан баримт байна. Би жирэмсэн байхдаа элэгний вирустэй гэж гараад тэгээд жирэмсэн байхдаа би 1-2-ын тариулсан баггүй юу? 1-2 дугаар тунгаа хоёлынг нь хийлгэсэн. Тэгээд төрсний дараа 3 дахь тунгаа хийлгэрээгээд тэгээ би яг төрчөөд дараа нь яг энэнийхээ вакциныг хийлгэсэн юм байна. Энэ вакцин бол яг угаасаа зөвхөн миний ашигласан. За эмнэлгээсээ гарлаа. Ээж болоод эмнэлгээсээ гарчлаа. Тэгсэн чинь яг бүх юм миний бодож исэн шиг байгаагүй. Би жирэмсэн байхдаа яг тэгж бодож исэн баггүй юу? Одоо ингээл төрчихөл юм бол миний хүүхэд гарчхал юм бол би ингээд гоё болчихно. Би ингээд хүүхдтэйг өдөр шөнөгүй би хүүхдээ хараад ингээл гоё байж ин даа гэд бодсон чинь яг үнэндээ тийм байгаагүй. Би төрөө шууд асуудалтай тулгарч эхэлсэн. Эмнэлгээс гараад шууд асуудалтай тулгарсан. Миний хүүхэнд ерөөсөө сүү орохгүй байсан. Би ингээд бүр саасан, хүүхэнд сэнүүл сайн оруулдаг гэн бүгдийг нь идэж үзсэн, саасан, унтаж үзсэн, усууж үзсэн. Бүхэл ямиг нь би одоо ам дамжсан яриануд байгаа шүү дээ. Тэднийг би бүгдийг нь хэрэгжилж үзсэн. Гэхдээ миний хүүхэнд сүү орох гэж бүр 10 хоног зарцуулсан. Би ч 6 сарын 15-нд төрсөн шүү дээ. Тэгэхэд миний хүүхэндөх сүү яг ингээд бүрэн хэмжээгээрээ яг бүр сүү болтлоо 10 хоног зарцуулж байгаа байхгүй юу? Түүнээс болвол эхний 4-5 хоног бол миний хүүхнээс бүр уурагч гараагүй. Бүр сагаал ахад ч уурагч гарахгүй бүр амар хэцүү байсан. Тэгээд би яахаа аргагүй охиноо мэдээж өлсөхгүй тулд нэмэлт өгөөд тэгээ манай охин анх эмнэлэгт төрөхдөө л нэмэлт угасан. Мэдээж дундуур нь ингээл хөхөө өгөх гэж үзчихэл байгаа юм л та. Тэгэхээр хөхнөөс маань сүү гарахгүй байгаа учраас тэр чинь хөхөөд яахав дээ тийм үстэй. Тэгээд охиндоо би хэд хоног яг 5 хоног би нэмэлт өгсөн, эмнэлэгт 3 хоноод гэртээ 2 хоног гарч ирээд тэгээ эмнэлгээс гарахдаа манай охин тодорхой хэмжээнд шарлалттай байсан баггүй. Шарлалт нь 8.7-тай байна гэд гарсан. Тэгээ 2 хоногийн дараа юу ч гэсэн бусад хүүхдүүдийг бодох юм бол хамаагүй шарлалт нь өндөр байна. Төрөлхийн юм өндөр шарлалттай байсан гэд тэгээд физиологийн шарлалт гэж ярьд юм лээ шүү дээ тэрийг. Тэгээд 2 хоног гэртээ харж агаад шууд эмнэлэг дээр дахиад ирж үзүүлээрэ гэд цаг бичиж өгсөн баггүй. Тэгээд эмнэлэг дээрээ дахиад очиж үзүүлсэн чинь манай охины шарлалт 17.8 болоод ихссэн байсан. Тэгсэн чинь шууд манай эмнэлгээс их сургуулийн эмнэлэг рүү яв гэд манай гэрээ ойролцоо байдаг их сургуулийн эмнэлэг рүү бүр шилжүүлээд ингээ эмнэлэг хоорондоо бичиг баримтын шилжүүлээд ингээ бичиг гэж өгөө явуулчихдаг юм байлээ л дээ.
Тэгээ их сургуулийн эмнэлэг дээр очоод за юу ч гэсэн ингээ их сургуулийн эмнэлэг дээр шинжилгээгээ өгөөд янз бүрийн эмчилгээ аваад ийм шарлагын аппаратанд оруулчихдээ ингээд манай хадам ээж тэгээд ингээд шарлагын аппаратанд нэг хэд хоноод гараад ирэх юм хэд хонуулаад гараад ирэх юм байна да очоод өдөр болгоо очиж шаруулчих юм байна гэж би хувьдаа бодсон бохгүй юу. Тэгсэн чинь манай охиныг аваад үлдсэн. Ирчимжүүлсэн тийм тасагт хэвтүүлнэ гээл. Тэгээ шууд миний охиныг аваад үлдсэн. Тэгэл би чинь бүр амар уйлаад би бүр шоконд орж байгаа байхгүй тэр чинь дөнгөж төрсөн хүхэн цүү орохгүй ингээ жоохон стресстэй байсан чинь тийм амар жижигхэн иймхэн жижигхэн ялах амтныг ингээд ганцаар ингээ аваад үлдчихдэг ингээд эргэж болдог охиноо эргэж болдог 1 дахь 3 дахь 5 дахь зөвхөн эргэж болдог 7 хоногт 3 удаа нэг эргэлт нь 30 минутаар оролдог байсан аахгүй юу. Тэгээ тэр үедээ хэрвээ ингээ хөхнөөс нь сүү гарч байгаа бол хөхнийхөө сүүг саагаад 24 цаг хөлтөөгч нь тэгээд айс баксанд хийгээд эргэхдээ аваачч өгөөд тэгээ охиндоо ингээд сувилагч нар нь гисгээгээд ингээд охинд маань өгнөө гэд тиймэрхүү юм сонсоод тэгээ шаарлалтанд ороо иж ингээд хэр удаан хэвтэх юм болоо гэд би болохоор Монгол дахь хүмүүсийг ингээд сонсоход наа 3 4 удаа шаарлахын аппаратанд ороод зүгээр болчтой энэ төр гэд харна. Тэгээ болчих юм болов гэж бодсочоо эмч намайг дор хаяж 14 хоног хэвтнэ гэд тэгээ би бүр уйлаад амар уйлаад заяа. Одоо бодоход бол яг хав ингээл даваал гарцсан байгаа юм л та. Гэхдээ тухайн үедээ бол надад амар хэцүү санагдчихсэн бохгүй юу. Би ингээд дөнгөж төрсөн тийм ялах амтнаа ингээд үлдээгээд тэг гэртээ ингээд ирсэн чи ганцаархнаа тэг ингээд охин маань байхгүй хов хоосон. Тэгэл ингээл бүр өөрөө ирэхгүй уйлаа л гэсэн. Яа одоо ингээд бодсон чинь бас жоохон эвгүй болж байна. Тэг ингээд ямар ч тач манай охин тэгээ шаарлалтаасаа болоод их сургуулийн том эмнэлэгт 6 сарын 19-ноос 27-ныг хүртэл хэвтсэн. Тэгээд би яг тэр хооронд чи ингээл юм л бодогдож байгаа юм л та. Охиноо бодно. Тэгээ охиноо ингээд санаж уйлна. Тэгээ дахиад ийм олон хоног ингээд их сургуулийн том эмнэлэгт хэвтчихдэг. Төлбөр мөнгө тооцоо нь одоо яаж байгаа бол ийж байгаа бол гэл. Гэтэ яг хөө ингээл эргэн тойрноос маань манай гэрийнхэн бас ялгаагүй л ингээ надтай ээжлэх нь хямраал байж байгаа юм л та. Тэгсэн ч гэсэн ингээд өө тэр төлбөр мөнгө төгрөгөнд бити санаа зов. Юу ч гэсэн охиноо авалгүй яа дий ингээл би чинь бодохдоо эн чинь ингээд монгол шиг биш штэ. Ингээд эмнэлэгт хэвтэх юм бол аюу өндөр төлбөр төлдөг. Өвтгөл юм бол тэгээл мөнгө мэй гээл урсаал гараа авчдаг. Яг хав даатгалтай тулдаа бас ч гайгүй даатгалтай тулдаа аюу хямдралтай ингээд эмнэлэгт үзүүлээд хэвтээд ингээ яваад идэг ч гэсэн яг эмнэлэгт хэвтгэхэд бол ор хоногийн мөнгө нь ингээ тусдаа бодогддог. Тэгээ би бас няраа өгөхөд яг тэгэх баха гэж бодоод за одоо хэд ч гарсан байсан хичнээн саяж гарсан байсан юу ч л гэсэн төлнө. Юу ч гэсэн тэрийг нь төлөөд охиноо ч гэсэн аавна. Охинтойгоо уулзчихлээвэл миний охин ирүүл болж лээвэл ингээ хамаа байхгүй байна гэж би яг тухайн үедээ бол бодож исэн бохгүй юу. Эмнэлгээс гарах үедээ гарахынхаа өмнөх өдрөө над руу залгаж яриад за ингээд охиныхоо шаарлалт нь одоо 6 руу буусан байна. Тэгээд маргааш нь ингээд гарч болно. Маргааш ингээд гарах бэлтгэлтэй ирээд ингээд гадуур хүлгийн хувцас сунрыг ингээд авчраарэ гэд. Тэгээд би маргааш нь ингээд эмнэлэг дээр хадам ээжтэйгээ хамт очоод охиныхоо төлбөр тооцоог хийх гээд яг үндсэн төлбөр нь бол 7,764,056 вон гарсан байгаа байхгүй юу. Тэгээд би ерөнхийдөө л угаасаа өчнөө сая вон гарах бах та гэж бодоод айгүй бэлтгэлтэй очисон. Тэгсэн чинь яг төлбөрөө төлгөөд би карта өгсөн чинь би хэд юм бэ ч гэж асуугаагүй заяа. Ягаад гэхлээр надад энэ мөнгө нь тийм амар чухал биш. Би зүгээр бушуухан шиг төлбөр тооцоо юмаа хийчихэд охиноо аваад гарах юмсаа л гэсэн хүсэлтэй амар дэлтцсэн байсан байхгүй юу. Тэгээ төлбөрөө төлгөөд карта өгсөн чинь 75,000 болсон гээд байдаг байхгүй юу тэр саад хүн нь. Тэгээ би гайхаад би одоо буруу сонсоод байгаа юм бах та. Эсвэл би бүр ухаан балаараад буруу ойлгоод байгаа юм бах та гэж бодоод хэд гарсан гинэ гэд тэгсэн чинь 75,120 гарсан гэд. Тэгээ би бүр гайхаад за юу ч ихсэн карта өгөөд үзье гэж бодоод карта өгсөн чинь утсанд ингээд картнаас мөнгө гарахаар мэдгэлэрж байгаа байхгүй. Тэгээ уцаа харсан чинь нэрнгээсээ л 75,120-ыг уншуулсан. Тэгээ ингээд бүр гайхаад тэгсэн чинь эндээс миний даатгал бүр айгүй их хөнгөлсөн байсан. Яг охин маань төрөөд 30 хоног дотроо ээжийнхээ даатгалд явж байгаа гэсэн шүү дээ. Тэгэхээр юу ч л гэсэн хэрвээ
та нар маань Солонгост төрөөд хүүхдээ нь шарласан байж таарад их сургуулийн эмнэлэгт ингээд хэвтээд эмчлүүлж байгаа болвол юу ч гэсэн маш их сэтгэлийн хаттай байгаарэ тэр тийм амар хүнд хэцүү зүйл биш юм байлээ шүү. Гэхдээ бас тэ жоохон сонор сэрэмжтэй анхаарал болгоомжтой шарлалт гэдэг чинь би төрхөөсөө өмнө хүүхдүүд шаарддаг хүүхдүүдийн ингээ эхийн хөхний асуудал инээ тэрэ гэл айгүй их уншиж исэн ч гэсэн яг ингээд мэдрэхгүй байсан бохгүй юу тийм хэцүү байгаа юм болоо ухааны юм бодоод ч юм уу те. Тийм байсан чинь яг ингээ өөрөө биеэрээ туулаад үзсэн чинь хөхөнд сүү орохгүй байх чинь нэг том асуудал. Шарлалт гэдэг болвол нэг том асуудал зүгээр ингээд физиологийн шарлалт энэ төр гэж хөхний сүүний шарлалт гэж байдаг. Тэр шарлалтын дотроо ингээд бас задраад явхаараа илэгн өрөвсөх ч юм уу те тархи руугаа орох ч юм уу ингээ бас айгүй болон хүндрэлтэй шатууд үүсч болд юм билэ. Тэгээ манай охиныг бол шууд зулаан айхонд харуулад бүр шарлалт нь дахиад буухгүй 2 3 хоноо дуудах юм бол ингээд илэгний айхонд бас харъя гэд эмчин тэгчихсэн баггүй юу. Тэгээд азар манай охин бүр амар тийм бүр ингээ илэгний айхонд хартлаа шарлалт нь л дээшээ өсөөгүй. Гэтэ ерөн шарлалт гэдэг бол өсч буураад байд юм билээ. Энэ бол хөхний сүүний шарлалт уу эсвэл өөр зүйлийн шарлалт уу гэдгээсээ шалтгаалт юм билээ. Яг тийм юмнаас болж хүүхэд шарлаж байна гэсэн үг бас ерөөсөө байдгүй юм билээ. Монголчуудаас дийлэнх нь айгу буруу ойлголттой байд юм шиг санагдсан надад болохоор хөхний сүүний шарлалт гэж байдаг байхад хөхөө өг гэд ингээд улам тэгээд байдаг. Хөхний сүүний шарлалттай хүүхдийг бол хөхөө дор хаяж 3 хоног өгөхгүй нэмэлт уулгаж ич хөхний сүний шатлалтыг нь бууруулдаг юм бэлээ энд болохоор. Тэгээд миний хувьд болохоор хүүхдтэйгээ би цусны бүлэг өөр байсан бохгүй юу. Тэгээд их хүүхэд хоёрын цусны бүлэг нь өөр ах юм бол бас хүүхэд шарлалттай байдаг. Тэр шарлалт нь цаг хугацааны аясаар маш удаан хугацаанд ингэж буурдаг гэдэм байлээ. Тэгэхээр ер нь бол ээжүүд маань хэрвээ хүүхэд нь шарлалттай төрсөн бол шарлалтын хэмжээ нэгсээд эмнэлэгт хэвцэн бол бас тийм санаа зовоодох юм байхгүй тайван сайхан эмчлүүлээд хэрвээ та нар маань визтэй даатгал төлдөг болвол тэгэл даатгалаараа хөнгөлөгдөөд ер нь бол гараад ирэх юм бэлээ шүү. Тий. Тэгээд дөнгөж төрч гсөн ялах биетэй хүүхэн цөө орохгүй хүүхэд маань шаралцсан ийм байхад чинь эргэн тойрны хүмүүс маань бол ингээд гэр бүлийнхэн маань угаасаа надад айгу дэм болж байгаа шүү дээ. Тэгж яхад ингээд эн тэндээс ингээд амар яг одоо надаас төрүүлээд төрсөн хүмүүс байна шүү дээ. Тэд нар маань ингээд яхаараа хөхөнд цөө ордгоо юм. Ямар сони минийх тэгэл орцсон ш. Мэдгүй ингээл байж байгаа л орчдээ шүү дээ, тэ. Мэдгүй манай өвч шарлалт тэгэл гайгүй л байдаг штэ. За юу сүртэй гэх мэтчлэн өгнүүд бол надад айгүй тухайн үедээ бол айгүй хүнд тусч исэн. Одоо бол би хүн амьд намайг юу гэж чилжсэн. Би бол би өөрийнхөө охиныг яаж өсгөхөө өөрөө мэдээ. Би өөрийнхөө охиныг төрүүлсэн юм чи би өөрөө тэгж зовж төрүүлчихэд би охиноо болол те өлсгөөд ч юм уу ингээд өвтгөөд ч юм уу байхыг хүсэхгүй штэ. Тийм юм чам. Би одоо бол ерөөсөө хүмүүсийн элдв янзын юм ярьж байгааг ерөөсөө тоохоо барилцсан. Тэгээ тухайн үед яг намайг тийм байдалтай байж хат нэг хүн надад бүр амар муухай үг хэлчихсэн баггүй юу. Хөхөө өгөхгүй байсаар хүүхэд шарлуулаа хийцэн биш үү гэд. Тэгээ энэ яг хав сонсоход ингээд зүгээр юм шиг хэрнээсээ надад бол айгүй хүнд туссан баггүй юу. Нэгт би өөрөө тэр хүүхдээ те би өөрийнхөө хүүхдийг өөрөө төрүүлчихэд мэдээж хөхөө өгөхийг бодно штэ. Гэтэ миний хүүхэнд бүр яагаад ч сүү орохгүй байгаа юм би яах юм бэ? Бүр уурганж гарахгүй юм байгаа юм би яах юм бэ? Тэмс хөхөө өгөхгүйгээс болоод хүүхдээ шарлуулсан гэдэг үгэнд би бүр ингээ амар эмзэглээ заяа. Тэр бүр одоо ингээ надаа одоо хүртэл би ингээ гомдоод байдаг заяа. Ямар ч их хүн угаасаа хүүхдээ өвтгий гэж бол ерөөсөө боддггүй байгаа шүү. Дөнгөж төрсөн ялах биетэй ингээд тийм хүнд ер нь үгээ маш сайн бодож хэлж агаарэ гэж хэлмээр байна. Тэгээд бас манай ээж нар дунд маань хүүхэд нь хөхөө голоод иддэггүй байгаа тохиолдолоос цөөнгүй байгаа байх. Ялангуяа Солонгост төрсэн ээж нар маань хүүхэд нь хөхөө идэхгүй байна яах вэ гэсэн асуултууд маш олон байт юм билээ. Тэгээд манай хүмүүс яг анх тийм байсан байхгүй юу? Энд чинь болохоор эмнэлгэнд хүүхдээ төрүүлбөөгүй юу шууд угччдаг. Тэгээд амлуулах гэсээр байтал нэг 3 4 цагийн дараа охинтойгоо уулздаг. Охинтойгоо л би нөө өөрөө охинтой уулзаад охин гэж яриад бүр сурсан байна. Хүүхдтэйгээ ингээд уулздаг штеп. Тэнгүүд яг тэр хооронд чинь уугч угаад сурчиж байгаа, уугч угаад үдчихэж байгаа хүүхэд чинь
хөхөө идэх гэж бас нэлийн удаан хугацаа зарцуулдаг юм билээ. Манай хүн бас ингээл түрүүд ихний 3 хоногтой эмнэлэгт угж идчихэж байгаа. Гэтэ ирээд миний хөхөн цуг орохгүй бас 2 хоног угж идчихэж байгаа. Тэгээ дахиад эмнэлэгт шаардлагатаасаа болоод эмнэлэгт хэвтээд бас ингээд 10 гаруй хоног угж идчихэж байгаа. Амьдралынхаа эхний 14-5 хоногийг угж идээд өнгөрүүлчихэж байгаа учраас угчиндаа бүр ингээд дасцсан тэр л гоё юм байна гэдэг юм мэдсэн байдаг. Тэгээд ингээд мөөмөө өгөх гэхээр хөхний толгой том жижигтэй бол нэг хамаагүй юм шиг санагдсан надаа. Мөөм идэхэд чи ингээд хүүхдийн хацарны булчаа хамаагүй их ажилдаг. Угж болохоор өөрөө ингээд сорохгүй байсан ч гэсэн тэр чинь угч чи ингээд тусал туслаараа гарч байгаа учраас өөрсдөд нь айгүй амар идэм билээ. Тэгээ манай хүн угчиндаа ерөөсөө дасаад мөөмөө идэж өгөхгүй сар гарan болсон. Би тэгээд сар гарan болохдоо аль болох хөхнийхөөс үг өгөх гэж хичээсэн учраас тэр түрүүний хэлсэн юдо пугоги биш үү? Тэрийг аваад ингээд хөхөндөө хийгээд хөхөө өгчээсэн. Тасралтгүй тэгэж өгөө дундуур нь би хөхөө өгч явахдаа тэр юдо пугогийг нэг аваад нэг аманд нь хийж үзээд тэгээ идэхгүй бол буцаж дахиж тэрийг наагаад ингэж өгдөг байсан аахгүй тэгээ би сар гарan тасралтгүй тэгэж өгөөд за ингээд баг багаар өөрийнхөө хөхийг өгмөр санагдаад шүн босоод шууд ингээд өгсөн ч гэсэн махаар нь хэрвээ хөхөө иддэг бол айгүй амар байгаа байхгүй юу. Тэгэхгүй ингээд би тэр юдо пугогийг хэрэглэдэг байхад тэрийг ингээд нэг хэрэглээл наагаад ингээд тэрэн заримдаа ингээд салж малтагч байна нөгөө нойрон дундаа бүр ингээд би чинь өөрөө ингээд зөрмөлээс хүүхдээ ингээд хөгүүлж байгаа шүү дээ. Ер нь бол махаар нь өгөө сурчих юм бол айгүй амар юм байна гэж бодоод аль болох махаар нь өгөх гэж айгүй хичээсэн. Тэгээ ерөнхийдөө би ингээд идэх шинж байна да гэж бодоод ирэнгүүтээ уйлуулад чамаагүй хөхөө өгсөн. Би бүр 2 хоног охиноо уйлуулсан. За одоо л идэж сурахгүй бол одоо тэр чигтээ энэ угж ин силикон юмд одоо бүр тэр чигтээ таслаа гэж бодоод цэцэрлэггүй хичээсний эцэс яг сар дөнгөж гараад нэг сар 3-4 хоногтойгоосоо ч юм уу хөхөө идээд ер нь бол сурцсан. Тэгээ одоо ч гэсэн тэгээд одоо гэхдээ бас маягтай хаяа хөхөө идэн хаяа угч нэхэж уурлна мөмн сүртэй байгаад ингээ хөхөө өгөхгүй чичирсэн ч гэсэн угчаа идэн гэ бүр ингээ уурлаад уйлаад бүр ингээ ээрээд идэг цайг манайха бүр ингээ хөлөө хоёр хөлөө бүр ингээ тэнэлэгчээд бүр ингээ ээрээд идэг. Тэгэл яхаа аргагүй айсандаа угж ийн үгүй тэгэл угч нь өчмөс чүч болоо өмчөц гэж хөгч чаа амар хөрхөн. Тэгэхээр хөхөө голоод идэхгүй байна. Маа хөхөө голоод идэхгүй байна. Яах вэ ийш вэ? Тэгээд ийм юм хийгээд ингээд хөхүүлээд байх уу нэ тэрэг гэдэг ингээд солонгостойгоо ээжүүд маань санаа зовж ивэл Монголтойгоо ээжүүд маань ч гэсэн санаа зовоод ингээд шаналаад ахгүйгээр хүүхд маань өөрөө аясаараа ингээд жоохон сордог хүч ороод ихэхээр иддэг болт юм билээ шүү. Гэтэ тэрэн дээр сэтгэлээр унж шаналаарэ гэж хэлмээр байна. Тэгээд дараагийн маань ярих асуудал болохоор миний бие байсан. Би бүр амар шоконд орсон заяа нэг өдөр. Би ерөөсөө ингээл төрснөөсөө хойш хөхөнд маань сүү орохгүй дээ арай гэж хөхөндөө сүү оруулаад нэг тэгтээ миний хөхөнд сүү орсон чинь бүр амар сүүтэй болцсон байсан би. 3 цаг тутамд цаагаал байхгүй болол миний хөх бүр ингээд сүүгээ дийлэхгүй бүр ингээд чинрээд бүр амар өвдөөд бүр тийм болтлоо ингээд сүү орсон. Би ерөөсөө тэр мэрэндээ болоод ингээ охиндоо анхаарад ерөөсөө өөртөө анхаарахгүй яваад байсан байхгүй юу? Тэгж жагаад би саяхан за нэг охиноо сар гарны дараагаас ингээд нэг за бас нэг өөртөө анхаарах цаг гарч эхэлж байгаа байхгүй юу? Надаа хамаг юм ерөнхийдөө ингээд жигтэрсэн те би ингээд охиноо хөхүүлээ сургасан ингээд бүх юмаа ингээд жигтэлчээд жоохон өөртөө анхаарах гад ингээд хувцас хонроо өсөж үзээд ингээд өөрийнхөө биеийн пропорцийг ажиглаад харж байгаа байхгүй юу? Хувцснуудаа хийж гэсэн ингээд шүү хамгаалаад бүгдийг өмсөж үзээ. Нэг ширхэж таарч исэн хувцас байсан бэ. Өмнө нь ингээд бүр амар сул таадаг байсан. Тамирын өмнөд тамирын цам центр маань бүр яг бариад ингээд таарч мараад тэгээд би амар гутарч байгаа байхгүй юу? Тэгээд ингээд би өөрийгөө ингээд том талхин яг бүтэн бие ингээд хараад үзсэн чинь миний яснууд амар томорсон мөлий. Арцагны яс энэ төр ингээд хитэг бүр амар тэлцэн мэддэгдээд байгаа байхгүй юу? Миний бүр ямар ч өмд орхоо байсан. Мэдээж ингээд гуяраа бас нэлээд явсан, гуяраа нэлээд таргалсан. Гуйны тарам байгаа ч гэсэн тодорхой хэмжээнд гуяа орууллаа гэж бодоход энэ арцагны яс бүр амар томорсон мэдрэгдээд бүр мэддэгдээд байгаа байхгүй юу? Тэгэхээр төрсний дараах хүний яс бүр ингээд тэлээд томорчдөг юм байна. Би бол тэгэж ойлгосон. Одоо би нэг за охин маань хөдөлгөөнд ороод за удаандаа нэг жилийн дараа гэхэд ер нь бол хуучин хэрэндээ очино гэж бодож байгаа. Тэгээ хуучин болоод би яг 48 ил байдаг байсан байхгүй юу. Тэгээд 48 ил дээрээ ер нь очичоод тэр үед би болохоор X-с өмсдөг байсан хүн байхгүй юу. Тэгээ X-с яагаад ч одоо таахахгүй заяа. Би одоо X-с өмсдөг байсан. Топ мод тэ палаж гэдэг ингээд бариад үзэхлээр амар жижиг. Тэгээ одоо надад N ажмаар бол яг таарч байгаа. L-ийг өмсчиж ингээд жоохон ингээд сул байгаа. Би нэрээ сая подолкос хэлсэн юм биш. Сая би охиноо гişүүлээд хөхүүлчихэд хийхүүлчихсэн чинь манай охин гуйлаад тэгээ би сая подолкос хэлсэн. Энэ манай нөхрийн подолкос юм. Манай нөхөр чинь намайг бодвол том битээ штэ. Энэ баг XS нэг XXL ч гэнэ. Тийм байхад ингэж таарч ингээд бодлоо би XS өмсдөг байсан хүн штэ. Би өөрийнхөө биед бүр үнэхээр шокшж байгаа. Миний бие бүр үнэхээр шок. Тэгээ яг хуу угаасаа тодорхой хэмжээнд ямар нэгэн зүйл золиослж ижил хүн бүтээж байгаа л да. Тэгээ эмэгтэй хүн бол зүгээр үнэхээр гайхалтай бүр ёо. Эмэгтэй хүнийг зүгээр шүтэн бишрээ. За тэгээд миний асуудлууд ер нь ингээд дуусах байх таа гэж би бас бодсон чинь стил ерөөсө дуусаагүй байсан. Бүр амар их нойрны асуудалтай болцоо одоо. Ингээд хүүхдээ
дагаад унтаатай гэж хүмүүс тэгдэг штеп. Хүүхдээ дагаад унтаатай гэж. Яг угаасаа хүүхдээ дагаад унтаатай байх бүлээн ус уух хоёроос хөхөнд сүү оруулах хамгийн шилдэг арга, бүр хамгийн шилдэг арга. Охиноо хөхүүлэн тэгээ арай шишрүүлэн, арай гэж унтуулна. Тэгчээд нэг хальттай өөртөө юм хийж идмэр аятан. Тэгэл бежиж манай охин буцаад сэрчин дахиад хөхүүлэн, дахиад шишрүүлэн, дахиад унтуулна. Одоо ингээд яраа байгаа учраас манай охин бол 2 цаг тутамд сэрдэг. За уртдаа 2 цаг 30 минут. Одоо шөндөө бол нэг 4-4-өөс 5 цаг унтдаг болсон. Шөнө бол гайгүй унтж байгаа. Тэгсэн ч гэсэн би ингээд яг гүйцэд нойроо авч чадахгүй байгаа учраас хоёрын оронд би ингээ охиныхаа хажуугаар ороод унтах гэхээр өлсөд болтгоо. Тэгээ босоод юм идэх гэхээр нойр үрээд болтгоо. Яг ингээд жоохон ингээл ер нь жоохон хэцүү байгаа. Юм идэх үедээ мэдээж юм идэл унтах үедээ унтчих байгаа юм л та. Тэгтэл яг хүн чинь уртдаа ингээд тасралтгүй өдөр 6-аас 8 цаг унтчих ядардаггүй. Тэгээ бүрэн нойроо авч ингэдэг болвол ялах хүүхдтэй хөхүүл ээж хүн бол угаасаа тэгэх нөхцөл ерөөсөө бүрддэггүй мэлээ. Тэгээ ганцаараа байгаа үед бас ерөөсөө тийм нөхцөл бүрдэх байтугай тухтай нойлж орж амжихгүй, дээрээс нь тухтай юм жидэж амжихгүй. Хүүхдээ дор ээж би 30 минут хөхүүлнэ. Хөхүүлж дуусчаад хихрүүл гэж ингээд дор ээж яг хурдан хихэрдэг хүүхдүүд ч гэсэн байх юм элэ. Гэтэ манай хүн бол хихрүүл гэж дор ээж 30-40 минут би ингээд тэврээд нуруунд дээр нь цохоод ингээд босоогоор нь байлгаад ингэн хоолыг шингээд тэгэхгүй бол гиз дүрэлт гэдэг бүр амар юм байдаг. Тэгэхээр нийтдээ бараг 1 цаг яваад өгнө. Тэгээ цагаас нь буцаагаад унтуулаад буцаагаа хөвтүүлээд ингээд хөвтүүлэхээр жоохон сэрвэгнээд ингээд гэдэг. Тэгэнгүүт ингээ гүйцэд бас нойронд нь оруулах гад нэг 10-аас 15 минут хажууд нь ингээ байгаад ингээ зохиж мохоод тэгээд өнгөд манай охин аюулгүй сайн унтдаг. Тэгээд манай охины хувьд бол нэг цаг учраас 2 цаг бол нойроо авчиж байгаа байхгүй. Тэгэнгүүт тэр хооронд надад үлдчихэж байгаа цаг манай охины сэртэл надад үлдчихэж байгаа цаг болохоор за нэг 40-50 минут л байгаа. Тэгээд тэр 40-50 минутанд би хоолоо идээд тэгээд цайгаа угаад юм хүмүдээд мэл ороод ингээ дамжуулдаг. Манай охин дахиад үлдчихлээ. Баяртай. Жохон байж аваад үлдсэн. Манай охин тавихлаар байлаад тэгэхээр наваад ирлээ. Гидс дүүрэнг гэдэг нэг амар юм байна. Бурхан минь. Гидс дүүрэнг бол бараг бүхэл ээжүүд туулаад гардаг баха. Охины маань гидс дүүрхэд бурхан минь бүр ёо унгах гэж бүр аюул заяа. Угаасаа ийм жоохон ялах хүүхдүүд чинь хамгийн анх ингээд хүн болж дэлхий дээр мэдлж байгаа юугаач мэдэхгүй байгаа шүү дээ. Хөхөд сурна, унгад сурна, хихэрч сурна. Бүх юмыг ингээ нэг нэгээр нь аажмаар сурж байгаа учраас унгаж чадахгүй. Тэгэл унгах гэж бүр бөө юм болдог байсан. Одоо бол манай охин 2 сар хүрсэн болохоор өөрөө байж байгаа л нэг дүлээл унгach, нэг дүлээл баач. Тэгэл нэг байж байгаа л ингээл босоогоор нь тэрж яхад өөрөө гэлтэл одоо бол гидсний дүүрэнгний асуудал байхгүй. Тэгээ би яг тэр гидс дүүрж явах үед нь би энд ингээ зургаар оруулчихъя. Би яг энэ усан үзэмний хандтай энэ нэг уудаг хэмээг өгөөд тэгээд яг амар уйлж яхад нь өгдөг гэсэн. Тэгээ энэ маань давхар зогсоход хүүхдийг ингээд зогсоход бас өгч болдог. Зогсуулаад авахыг зогсуулаад бүр тэр нь ингээд зогсохгүй байж тээ. Тэр үед нь өгчих юм бол бас зогсохоо шууд болчдөг. Төрснөөс 14 хоногийн дараагаас шууд өгч болдог гэд би яг төрөөл 21-2 хоногтой байхад нь шууд гидсэн дүүрэл энийг шууд өгчихжийсэн. За тэгээд өнөөдрийн миний жижигхэн яриа бичлэгтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Баяртай.